Өнөөдөр миний бичлэг дээр би ойр даасан мөр хийгээгүй байна. Тэгээд өнөөдөр хийчихье. Өнөөдөр бичлэг дээр бол би Хүүхнэ гэдэг улаан ангид киноны бодит баримтыг одоо танд хэлнэ. Нийт 40 байгаа. Гэхдээ хэрвээ энэ одоо киноны ангид бодит баримтыг олон хүмүүс үзвэл би дараагийн одоо Янч буудал, Гранч буудал, Синепедиа гэдэг Орсын алдарх кинонуудын талаар бас хэлж бас болно. Тэгээд өнөөдөр би Хүүхнийгээр хийж үзье гэж бодлоо. Эхний одоо баримт бол одоо Хүүхнэ бол ингээд Хүүхнэ бол одоо 2011 оны хавар хийгдсэн. Анх нөгөө эхний зураг авалтаа хийж эхэлсэн. Анхны пилот анги нь 2011 оны намрын зураг авалтанд орж ирсэн анхны анги тийм туршилтын анги гэх үү. Тэр анги дээр бол яг ресторан Клод Манет биш Гүгү гэсэн нэртэй ресторан байсан. Тэгээд тэрэн дээр дараа нь яагаад тэр Клод Манет болгосон бэ гэвэл Гүгү гэдэг ресторан одоо Москвад ер нь байсан. Учаас тэгээд өөр одоо нэр болж олохоос аргагүй болсон. Тэгээд дараа Клод Манет болсон. Пилот ангид рестораны эзний Дмитрий Нагиев биш өөр хүн тоглосон. Пилотын анги нөгөө хамгийн туршилтын ангиуд нь анх Нагиев биш өөр хүн байсан юм байлээ. Анхны хөлбөрт нь Владимир Кристофер гэдэг нэг хамтлагийн одоо хүн байсан юм шиг хамтлагийн ахлагч юм байсан юм байлээ. Тэгээд дараа нь Дмитрий Нагиев болсон. Сериалын зураг авалт 2012 онд 7 сард эхэлсэн. Анхны анги нь 2012 оны 10 сарын 22-нд гаргаж ирсэн байна. Нийт одоо бүх анги нь 6 бүлэгтэй, нийт бүх анги нь бол 120 анги байсан. 120 анги нь нийт гарсан 6 бүлэгтэй. Нэг анги нь ойролцоо 25 минут болдог. Тэгэхээр 120 ангид нийлээд 50 цаг болсон. Хүүхнэ бол Оросын хамгийн их зарлах гарсан одоо улаан ангид кино гэж ярьдаг. Нэг анги нь бараг 200,000 $200 хийгдсэн гэдэг. Эхний бүлэгт яг нэг 40 ангийн туршилтаар хийж үзээ. Тэгээд хүн удаа дахиж үзвэл дахиж хөрвүүлэн хүн нэг үзэхгүй байл ингээд дуусгая гэж ярилцчихсан байлээ. Гэхдээ тэр амар их үзэлтэй Оросоо бар тэр үед л хамгийн их үзэлтэй кинонууд дээрээс нэг байсан учраас дахиж хөрвүүлээд гаргасан. Одоо тэр онлайн кинод амар алдартай дуучны дууг ашиглахын тулд амар хэмжээний мөнгө төлж байсан. Ямар анги дээр билээ те Бейонсегийн нэг дуу гардаг. Тэр 1 сая рубль өгчээсэн гэж өгсөн. Тийм болохоор энэ бол Оросын хамгийн үнэтэй, хамгийн зардалтай кино. Зураг авалт бол павильонд хийгдчихсэн. Тэгээд ерөнхийдөө ингээд биднэрт бол ресторан гэж харагдсан мөртлөө павильонд хийгдчихсэн байлаа. Сериал харагдах хоолнууд нь их нь яг мэргэжлийн тоогооч нар хийжсэн одоо хоолнууд байдаг. Тэгээ зарим хоолнууд нь бол яг юм одоо үзэмжтэй тийм хоол одоо юм шиг харагдсан тийм нэг одоо юм байсан. Тэгээд оролцсон бүх жүжигчид бүгд хоол хийхээ сурсан. Тэгээд зөвгч нар зөв одоо ресторан бүгдээрээ ерөнхийдөө бол тэр мэргэжлийнхаа сургалтанд сууж байсан. Тийм. Клод Манет одоо тэр рестораны хоолыг цэсийг ингээд бид нар харагддаг. Тэр нь нийт 7 мэргэжлийн тоогооч нар анх зохион бүтээж ирсэн тэр менюнуудад бид нар харагдаж байгаа. Тэр нийт 7 мэргэжлийн тоогооч нар тэр кинонд оролцсон. Зураг авалтын нэг өдөрт бараг 30-40 орчим хоол хийгдсэн гэж ярьдаг. Галт тоогоо 70 орчим тоогоо ашигладаг байсан. Мөн ойролцоогоо 50 хайрлан тавтай одоо байсан.
зураг авалтын одоо харагдуулсан галт тогоонд 2500 орчим хутаг сэрэ болон бусад ширээний хэрэгсүүд байсан. Зарим хуулны зураг авалт нь удаан үргэлжлэлийн үед хөлдөж хадгалдаг байсан яг хэлж гэж хадгалдаг байсан. Загастай хоолнууд бол хамгийн хэцүү байсан гэсэн загастай хоолнууд хамгийн хэцүү хийцэн хоолнууд хамгийн ажиллагаатай байсан хоолнууд гэж ярьдаг. Фуд манайд бол яг Москвад яг жинхнээсээ тийм ресторан бол байгаагүй. Зүгээр яг бидэрт яг тийм ресторан байгааг харуулсан гэж зохиолсон. Яг тэр одоо бидэрт нэг гадна талныг харагдуулдаг Фуд манайд гэсэн нэг одоо рестораны гадна хаалгын тэр хаалга бол яг одоо Москвад нэг одоо банк юм байлаа. Банкны хаалгыг зүгээр ингэж харуулсан юм байлаа. Тэгээд яг дотор байгаа зураг авалтан бол павильонд хийгдсэн. Гэтэ яг гадна байгаа үзмж нь бол банк. Одоо яг Орос бол банкны газар юм билээ, банк байдаг юм билээ. Тодорхой одоо бүлгээс бол яг ресторан бол Виктор гэсэн одоо янзч буудал болсон болгоо үлээсэн. Та нар нэр нэг бас нэг амар одоо хөгжилтэй ч юм уу нэг тийм сонин баримт гээл Оросын нэг хулгантай хүүхэлтэй байдаг та аргуудуу нэг яг нь Францын одоо Disney нэг хүүхэлтэй гэдэг нэг хулган хоол хийгддэг. Тэр одоо яг тэр хүүхэлтэйгээ яг Орост одоо хийх одоо дуу хоруулсан яг маш одоо тоогооч юм. Би нэр нь мартсан байна. Тэр тоогооч яг нэг одоо манайх яг галтгоон хүүхнэг юм шеф хийх одоо ярьсан байлиг. Виктор Баранов ах тэр тоогоочд одоо дуу хоруулсан. Гэхдээ би яг нэр нь санахгүй байна. Гэхдээ би шатал нэг зураг нь оруулчих юм. Тэр хүнд зураг одоо дуу оруулсан юм байлаа. Одоо Виктор Баранов одоо яг амжилт одоо Дмитрий Назаров гэсэн одоо бодит нэр нь. Тэр бол яг амьдрал дээр ч бас Спартак амар бол ингээд фэн байсан байдаг гэж ярьдаг. Спартак гэдэг амар зургтай гэж ярьдаг. Тэр бол яхааргүй зохиолд амар таарсан. Назаров дүрээ гэр бүлийн нэрийг хүртэл өөрчилсөн. Нэг анги дээр одоо тэд нэр хуучин их нэрийн юм билээ. Татьяна хуучин их нэрийн Татьяна тэгээд охиных нь Алиса гэж нэрлэдэг. Харин яг пилотын анги дээр одоо туршилтын ангиуд дээр зохиол дээр бол одоо Виктор тэдний хуучин их нэрийг Ольга гэж нэрлэжсэн. Тэгээд охиныг нь Арина гэж нэрлэжсэн. Гэхдээ яг бодит амьдралд таарсан учраас тэр нэрийг солихоос аргагүй болсон гэж ярьдаг. Энэ Орос одоо тэр кинонд нуур нохой харах жом гэдэг бүх амтнууд оролцсон гэдэг. Тэр яг зарим хүмүүс тэрээ нөгөө одоо компьютер хийгдсэн гэж яриад байдаг. Гэхдээ яг бодитоор яг болсон явдал нь бас яг нэг бодит амтны яваад ингээд оруулсан юм байна. Яг 2014 онд бол Оросын хамгийн олон шагналыг хүртсэн тийм кино. Тэгээд дараа бол тэр энэ киног амар олон удаа үргэлжлүүлж гарсан та нар бас мэдж байгаа. Отель Элеон, Ксения Феда, Кухня в Париже, Кухня в Сент-Петербург. Тэгээд Гранд Школ гээд үнэхээр олон үргэлжлүүлж гаргасан. Тэгээд яг энэ одоо бичлэг дээр би яхааргүй ингээд одоо энэ болсон баримтуудыг ингэж оруулж байна. Дараагийн удаа би Илянс школ дээр бодит баримтыг гаргаж өгөх болно. Тэгэхээр Илянс школ Сенег байдаг бол хамгийн том сонирхолтой баримтууд байгаа. Тэгээд баярлалаа.